За одоо би одоо өөрийгөө хэлсээр 40 толгой, 30 толгой, 50, 60 толгой мал дайрсан гэдэг нь бол худлаа шүү. 40 толгой, 30 толгой үтгээл 3 толгой малч дайраагүй. Би мал дайрагч машинтай биш ээ. Акватай. Хэрвээ аквагаар мал дайрвал миний аква шууд газар дээр өгчих байлгууд нь. Тэгээд тэрийг бас зөвөр ойлгоорой. Тэгээд ер нь бол хэрвээ одоо яг над шиг ингээд том машинтай хүмүүс бол уураа барьж дийлэхгүй иймэрхүү үйлдэл гарахыг үгүйсэхгүй. Тийм учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж одоо бас нэг зохицуулт хийгээсэ гэдэг үүднээс энэхүү одоо сенсацийг өндөрт авахулсан юм аа. Тэгээд одоо бодит болсон процессыг дарга нар нь бол мэдээд байх шиг байгаамаа. Энэ хүнсүүдтэй аж ахуй яамныхан бол мэдээд байх шиг байгаа. Яагаад гэвэл яамныхан л бүх аймгаас гомдол очдог. Яамны дарга нар л бүх аймгийн тариаланчид дайралт хийдэг. Яамны дарга нар бол аль болохоор асуудлыг чи шийднэ гэл ингээл сайхан загнаал эвтэйхэн хоёр үг хэлээл одоо жигсаахгүй, уурлуулахгүй, бухимдуулахгүй тариаланчдаг ингээл амын таглаад чимээг болгочдаг. Ийм одоо залтай ч гэх юм уу да арга барилтай ч гэх юм уу болцсон тариаланчдын бухимдалтай үргэлж өвтсөөр байгаад ингээд бухимдлыг нь 50-наар хүлээж авдаг. Тийм дарга нартай юм байна лээ хүнсүүдтэй аж ахуй яамны дарга нар. За өөр юм алгаа. Сайн байна уу? Монголын ард түмэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Би одоо нэг сошиалаар яваад байгаа 30-40 хоны дайраад алдсан гэдэг малчин байна. Тэр өдөр бол одоо манах төр зур ийштэйш явчаад хоны мал одоо салхиттаад манай ногоо цагаа байхгүй. Тэгээ салхиттаад тариалангийнх нь юу руу ойртцсан хашаар ойртцсан байна лээ. Газар руу ойртцсан байна лээ. Тийм 30-40-оор нь юу яасан юм бол дайрж алсан юм бол байхгүй. Нэг хург шиг хоёр дайрагдсан байлээ. Бид нар бол одоо энд олон жил нутгалж байгаа. Бараг эцэг ихээс тэгэл өв уламжлал энд нутгалж байгаа малчид. Тэгээд манай сангийн аж ахуйч гэсэн одоо газар тариалал олон жил ерөөсөө газар тариалангийн бүс нутаг малчид тариаланч тэгэл хоорондоо эв зөөгөө олоод амжилж ажиллаж амьдрал яваал болоод байдаг. Одоо ингээд энэ цаашид энэ малчид тариаланчид сум орон нутгийн удирдлагууд хоорондоо бие биенээ ойлголцож уялдаатай ажиллах хэрэгтэй юм болов. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За энэ нийгэм дүүсэд би одоо нөхцөл байдалтай газар дээрээс нэрээд одоо ажиллаж байна. За энэ одоо нийгэм дүүсэд нөхцөл бол одоо ямар одоо учир шалтгаанаас үүссэн бэ гэдгийг нь бол одоо сая энэ гэрэл чим гэдэг хүн бол одоо өөрөө тайлбар мэдээлэл хүргэлээ. Тэгээ та бүхэнд одоо хүрэх бахаа гэж одоо бодож байна. За төвшрүүлэг сумын хувьд бол одоо Хатрын ууган сангийн аж ахуй 1. За түүн дээрээс одоо манай сумын хувьд л одоо энэ жилийн хувьд 21 эргэн аж ахуй 1 чи 12 мянга талбай одоо эргэлтэнд орсон байна. За газрын тухай хуулийн дагуу даваа өрхөөр бол одоо манай суманд бол олон хүмүүс газар эзэмшдэг. За үүний адилаар бол одоо гэрэл чим гэдэг хүн бол одоо 2013 онд орон нутагт ирж одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За түүнээс хойш л одоо 3-4 хүнээс л одоо эрх шилжүүлэх буюу худалдаа авах гэрээгээр одоо 400 газар худалдаж авч одоо түүн дээр одоо эргэлтийн талбайгаа болгон үйл ажиллагаа явуулж байна. За бид бүхэн одоо энэ тариаланчтайгээ түшиглэн сая өнгөрдөг хавар 4 сарын 9-нд бол одоо тариаланчтайхын зөвлөгөөнийг одоо орон нутагт анх удаага зохион байгуулсан байгаа. За үүн дээр бол одоо тариаланчдад маань тулгамдж буй асуудал юу байна? Түүн дээр одоо гарч шийдлийн талаар бол одоо бид нар нэлээд дэлгэрэнгүй одоо нээлттэй ярилцаж шийдэл төрсөн байгаа. За үүнийгээ бол одоо бид бүхэн бас үргэлжлүүлээд малчдын зөвлөгөөнийг одоо энэ эрх намар хийн гэсэн одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. За манай сумын хувьд л одоо 146 мянган толгой малтай. За үүний маань одоо 45% буюу 45% нь л одоо Баян өндөр баг дээр байршин одоо нутаглаж байна. За тариаланч малчид хоёрын зөрчилдөөн одоо юунаас үүдэлтэй вэ? Юу нь одоо болохгүй байна гэдгийг л одоо бид хүмүүс дараагийнхаа одоо ажил арга хэмжээ зохион байгуулж энэ хоёрыг хоршиж ажиллах улмаар одоо тариаланчд маань малчдыгээ дэмжих,
малчт маань одоо тариалан чигээ ямар байдлаар дэмжих вэ гэдэг бол гарч шийдлийг нь бол одоо олж энэ хоёрын уялдаа холбоог өргөжүүлж за одоо түүн дээрээ төшөглөө одоо манай сумын тариаланчд маань одоо авах ургацсан хэмжээ нэмэгдэж за малчтын маань одоо амьдрал ахуй сайжиж мал сүрэг нь одоо өснө гэдэг ч одоо итгэлтэй байна. Тэгээд энэ малчит тариаланчид төр одоо гурвын одоо хоорондын уялдаа холбоог бол дараа одоо ер нь одоо хангаж ажиллаа гэдэг одоо нийт малчит тариаланчтай одоо хэлмээр байна.